нэг юм үг үгүй. Уйлахыг нүд биш сэтгэл шийддэг, учрахыг хүсэл биш тавилан шийддэг гэж. Тэр тавилангийн дагуу л тэгэл ер нь бол хүслийнхээ дагуу биш хувь заяагаараа л амьдарч байгаа. Телевизийн салбарт 20 гаруй жил ажилласан. Миний ажлын яг ингээд анхны гараа бол Монголын үндэсний олон нийтийн радио телевиз эхлэлтэй нэвтрүүлэгч авна гэсэн зарын дагуу очиод тэгээ 200 гаруй хүн тухайн үед шалгуулад 7 хүн тэнцээд 7 хүн нь дахиж нэг сар суралцаад тэгээд нэг хүн орж исэн. Тэр нь би. Тэгээд нэвтрүүлэгч болж илоо. Тэгээд телевиз анх байгуулагдаад анхны нэвтрүүлэгчээрээ ирж ажиллаач гэсэн хүсэлт явуулаад тэгээд телевизийн нэвтрүүлэгч болж исэн. Хэд хэдэн сайхан телевиз ажиллаж үзсэн. Дандаа жинхэнэ зүрхний сайхан ах дүүс хамт олноо бүрдүүлээд тэгээ гардаг. Тэгээ ганц хоёр үл ойлголцох шалтгаануудтай газрууд байсан л да. Зүг зүгээр байж байгаад хин нэгний эвдүүг болох гэж тэгж хичээж үздэг чаддаггүй. Тэгэхээр зэрэг хичнээн дуртай ажил хийсэн ч гэсэн болиг. Бидний хамгийн үнэтэй зүйл үе цаг хугацаа шүү дээ. Тэр цаг хугацаан дээрээ би тэнд шаналаа тэнд яана гэж айц төгшүүртэй амьдрах ямар шаардлагатай юм тийм биз дээ. Тэнд л ганцхан хувь заяа амьдрал нь байгаа юм шиг алцаал эсвэл ингэ цүнхийн барьж долдохонч гүүгээл тийм. Тавилан гэдэг чи их сонир л доо. Хүүхэд нас гэдэг бол жинхэнэ хайр сэтгэлээрээ л суудаг нас шүү дээ. Сайхан учирлаар учирч тэг үр хөвгтэй гаргасан. Сайхан амьдрал гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд тухайн цаг үеийн нөхцөл байдал ч өөр байсан. Бидний нөө карт системээс нэг муу гарах гал ядаал байж 90-д он шүү дээ. За мэдээж хайртай хоёр хүн бол өстэй нэрэд тухайн үед бол өстэй айлын гэр хөслөл хүүхдээ унтуулчаал хойшуур хийгээл өглөө нөгөөх нь зарах гал явдаг. Тэгэл хоёулаа аюу хурдтай хугацаанд бас нэг өөрхөн хуанц шиг юм тэ энтер болоод байж исэн. Нөгөөх маань илүү их зүйл рүү яваад тэгэхээр илүү их зүйл рүү бас их шунан дурлна гэдэг ч бас юуны төлөө илүү их зүйл рүү тэмүүлж байна гэдгээ ч гэсэн хүн бодгол ёстой юм шиг байгаа юм. Хүмүүсийн амьдралын зам мөр өөр тийшээ ингэ салдаг. Тийм амьдралаар бол амьдарч утсан. Хүмүүс чинь хоорондоо амлдаг ш аль болох хурдан мөнгө төгрөг хийгээд буцаж ирэх. Эсвэл нэгийг татаж авах. Тэгээд татаж авах гэхээр бас зэрэг Америк виз гэдэг чинь тэгж амархан гарахгүй л дээ. Тэгээд битэрийн бол амлсан амлалт байгаа. Ямар ч гэсэн ойлаа хүнтэй суухгүй. Үр хөвгтийнхээ өмнө хүлээс үүргээ биелүүлэх ёстой. Ер нь бол тэр амлалтанда хин ингээ хүрчлээ гэж бодсон манай нөхөрч байнгын ингээл холбогдно. Хүүхд маань нас биенд хүрээд тэгээд битэр ерөнхийдөө ер нь бол одоо худлаа юм байна гэдэг нь ойлгомжтой болсон учраас тэгээд аль биесээр бол салсан. Манай нөхөр бол айл эрт очингуудаа баг хүнтэй үр хөвгтэй гаргацсан амьдрал нь сайхан болцсон явж исэн байлээ л дээ. Тэрийг бол би хожим ойлгосон. Одоо бол тэгээ мэдээж яриг сайхан ханийчлалтэйгээ жаргалтай лээ. Бид тэр чинь нэг анги хоёр ахгүй бүр нэг ширээ би тэр нөхөртөө бол бүр эхнэр авч өгөх гээд аюу олон жил явсан ахгүй. Аль би чамайг тэрнтэй танилцуулъя гэж тэгж явсаар гоод би тэр нэг л өдөр тэгээд нэг гэр бүл болсон. Тэгэл сайхан л амьдарч जैन тэгэл ойлголцоол ер нь тэгэл амьдрал ойлголцох би нэгэ хүндлэх юм да. Би ямар ч хэлсэн үр хүүхэд айл гэрийг өнчрүүлгүй эдийн наснда суусандаас баярлдаг штэ. Манай хүн бол маш их халамжтай. Өссөн юм нь биелэхгүй байхаар хүн ингээд тохиомддог штэ. Яагаад ингэж байгаа юм гээл. Би одоо чинь Америк визээр хийдээд одоо оржсэн байхгүй юу? Тэгэл тухайн эцэст яагаад Америк виз гарсангүй? Ямар гэл ингээд бүр зовж шаналаад аргагүй штэ. Би чи хань ажил дээр очих гээд байгаа юм чи. Одоо энэ үнцгөөс харсан чи ёо бурхан надад ямар их хайртай. Би тэр виз гарсан бол яах юм бэ?
Америкт нэг шал угаагаад үсрэл нэг англи хэлтэй нэг хүн явж байгаа байлгүй дээ тий. Тэгээд дээрэс нь амьдралтай болсон хүн дээр очицсан. Бүр юу болох байсан бол гэж би айц төрдөг байхгүй. Тэгсэн чинь тухайн үед би ингээд тэр хүсээд байсан хүсэл маань ингээд биелээгүй. Одоо би ингээд бүр жаргалтай амьдрдаг шүү дээ. Зориг мөрөөдөл тэр чиг үүргээ аюу сайн тодорхойлох хэрэгтэй юм шиг. Тэрнээс утга учиргүй мөнгөний төлөө явжгаад өөр хүүхдээ шаналл зовлонд оруулж гэн. Тэгэхээр хамгийн гол нь тэр хоёр хүн л өөрсдөө хамтдаа байх нь чухал юм шиг байл. Нэг амьдралд чи маргаан шийдвэрлэх боломжгүй юу идэх байж тээ. Тэгэхэд тэр нөгөө нэг зовж ийсэн тэр хоёлоо тэмцэж ийсэн үеуд нь ингэж хамгийн эхлээд зүрхэнд буур штт. Тэгэхээр зэрэг тэр бол үн цэнтэй байгаа байхгүй. Гэхдээ хүн бүхэн зовох алч байхгүй. Бэлэн сайхан өмтрөж болно штэ тий. Гэхдээ л үр хүүхдэд гаргасан л бол тэр үр хүүхдийнхээ төлөө хүлээх үүргийг л ерөөсөө умартаж болохгүй. Жаргал гэдэг чинь өөрөө юу юм бэ гэдгийг л хүн бодож байгаа хэрэгтэй юм шиг байгаа юм л да. Аз жаргал гэдэг чинь мөнгө юм уу, амар амгалан байдал юм уу, албан тушаал юм уу, хитрхи их сурсан мэдлэг оюун юм уу? Хаанаас чи аз жаргалаа олж авах гээд байгаа? Тэр нь л баг. Үнд зүйлээ ойлгоод нэг чигт харсан баг. Салаа мөчрлөөд байгаа юмнууд нь тэр бүхэндээ гараад буцаал нөгөө үндсрүүгээ л орно л гэсэн үг л юм шиг байгаа юм л да. Ер нь бол гэр бүлийнхээ үн цэнийг мэдсэн айл өрхөд бол тэр зовлоныг хайхтар ирэхгүй байх гэж бодож байна. Ээж аваагаа орхиод ингээ явчлаа. Ээж аав нь хөрхий тэнд ингээд байж гэн. Ингээ бодохоор тэр настай хүний өрөвдмөр. Тэ? Үр хүүхэд нь ямар амар юм. Гэтэл тэр хүн тэр хүүхдүүдийг хайрлсан уу гэдэг бас асуудал байгаа байхгүй. Хайрлаагүй учраас тэр хүн хүнийг хайрлах чадваргүй байгаа юм шүү. Хизээж чамайг хайрлаад өстэй ингээд өлгийдэж өсгөөд ёс суртахуун хүмүүжил дээр ч анхаарал тавиад ингэсэн аав ээжигээ хүн хайч хизээж чадахгүй. Ягагтвэл тэр хайрыг мэдрээд өссөн учраас хайрлах чадвартай хүн болж төлөвшнө. Гэтэл орхиол хаяал ингээл явцсан хүний хүүхэд тэр хүнийг орхиол хаяал явах тийм л чадвартай л байгаа. Хүүхдийг ганцхан эрдэм номтой болгох гэж одоо манайхан хүүхдээ хайчаад тэгээд тэр мөнгөний төлөө өгтлээ зүтгээд хүүхдтэйгээ огт ярилцахгүй тэр хайр юм уу? Тэр хайр биш байхгүй. Тэр хүүхдээ хайрлааг байгаа байхгүй. Зүгээр л мөнгөөр зодож сургах ёстой л ойлгоцсон болохоос тэр хүүхдийнхээ ертөнцид ороод хайр гэдэг чинь энэ юм шүү дээ гэдгийг ойлгуулаагүй байхгүй. Яалтчгүй л хүмүүс ингээл салаад байна л да. Тэгэхээр би бол энэ харилцаанд бол хэн нэгнийг буруутгахаас болдор манай энэ нийгэм энэ лайтайхан болчоосоо бид нэр энэ мүү хэдхэн хүмүүсийг нэг сайхан аваад явчвал бид нэр ингээд өнөөдөр ингээд ажиллаа хийгээл амьдрал маань дундаж хэмжээнд байгаа л сайхан явдаг бол хин ер нь хайртай хүмүүс те салаал үр хүүхдээ орхин тэнд санж битгэрхийн зовлон үзээд явахыг хүсэх юм бэ? Хинч хүсэхгүй. Да ялангуяа манай монголчууд бол нутаг усандаа хайртай энэ уул ус газар шорооноос барилга авдаг ийм ард түмэн штэ тий. Тэгэхээр зэрэг хинч тэрийг хүсэхгүй. Гэтэл яах юм бэ? Энд хоёлаа ингээд хөдөлмөрлөөд хүчин хүрхгүй байгаад штэ. Шударгаар бид нэр дундаж давхрахад амьдарч чадахгүй байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүн чинь үр хүүхдийнхээ төлөө хөөх юм хүсэж тийм үлээ. За одоо нэг харийн орныг зориод одоо хүүхдийн хатан зүтгээл одоо дуусъя л гэж бодож шин. Миний амьдрал нэтрийг нэг хайхтар нэг шүүгээл ингээл шууд ингээл буруу зүвийн ингээл гэртэн байгаа юм шиг ингээд оролцдог ингээ хүмүүсийг харахаар гайхаад байдаг байхгүй. Өнөөдөр ингээд бид нэр ингээ харахад тий хөтөлцөөд гараад инээж хөрөөд ингээд зү аз жаргалтай гэр бүлийг харахаар ямар гоё юм бэ гэдэг тий ингэж сайхан амьдрах юмсан гэж бид нар хүсэж мөрөөддөг. Гэтэл тэр хоёр хүн яг аз жаргалтай байгаа юм уу? Гэтэл хажуугийн айлстай төмпөн шингаан нүдэлцээл орилол чарлал
энэ айл зодтолтд юм бэл. Энэ аимшигтэй айл гэж. Бас дүгнж болохгүй. Бид нар бол альва зүйлийг ер нь ганц харах өнцгөөс ер нь дүгнж болохгүй.